Мал аж ахуйн Монгол Улсын эдийн засаг нийгмийн толгойроо нэг бөгөөд хүн амын гол нэрийн хүнсээр нэрлэгддэг. 2025 оны эцсийн мал тооллогын дүнгээр 58.1 сая толгой мал тоологдсон нь энэ салбарын цар хүрээг хангалттай илтгэнэ. Гэвч бодит байдал дээр монголчууд өөрсдийнхөө баялагийг хамгийн өндөр үнээр худалдаа авч байна. Махны үн сүүлийн 5 жилд байгаагүйгээр өсөж өнөөдөр өвхрийн шинэ мах 38,000 төгрөг, хүлдүү мах 34,000 төгрөг хүрээд байна. Малын тоо толгой өссөн атал махны үн өссөнг мах худалдаачид хомсдол хэмээн тайлбарлаж буй. Жил бүр хаврын улиралд 106 ямаа самналтай холбоотойгоор нийлүүлэлт багасдагч энэ жилийнх шиг үнийн өсөлт урд өмнө нь тохиож байгаагүй юм а. Дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадаагүй байж Монгол улс махны экспортоо нэмэгдүүлсээр байна. 2024 онд 71.1 мянган тонн, 2025 он гарснаар 9 мянган тонн махан бүтээгдэхүүн экспортлсон нь бодлогын зөрчилтэй байдлыг илтгэнэ. Иргэд өндөр үнэтэй мах авч байхад экспорт нэмэгдэж байгаа нь эхлээд дотоодын хэрэгцээгээ хангах ёстой гэсэн энгийн зарчим алдагдсныг харуулж байгаа юм а. Нөгөө талаас малчид маха килограмм тутмыг 18,000-аас 20,000 төгрөгөөр борлуулж байгаа гэх мэдээлэл бий. Хэрвээ энэ үнэн бол эцсийн хэрэглэгчид хүрэхдээ үнэ нь 2 дахин өсөж байгаа нь дундах дамжлагууд чэнжүүдийн хяналтгүй үнийн өсөлтийг илтгэнэ. Зах зээлийн зам гэх нэрийн доор хэд ашиг хайсан зохицуултгүй худалдаа газар авсаар байна. Ийм нөхцөл төрийн бодлого зайлшгүй шаардлагатай. Гэтэл нөөцийн махны үнийг хүртэл нэмэх шийдвэр гаргасан нь бодлогын хувьд ойлгомжгүй, бүр эсрэг чиглэлтэй алхам боллоо. Нөөцийн мах бол үнийг доторжуулах, иргэдийг хамгаалах механизм байх ёстойгоос биш, зах зээлийн өсөлтийг даган нэмэх бүтээгдэхүүн огтоосоо бишээ. Мал аж ахуйн орон атлаа махны үнийн өндөр байгаа нь бодлогын алдаа, хяналтын дутуугийн үр дүн юм а. Үн докторжуулах бодлого хаана байна вэ? Хөдөө аж ахуйн яам бодиттой арга хэмжээ авч байна уу? Махны үнийн өсөлтөд шалтгаалan иргэд хямд орлуулах хүнс рүү шилжиж, импортын дахиад гахаан махны хэрэглээ эрс нэмэгдэж байна. Эдгээр бүтээгдэхүүний гарал үүсэл, үйлдвэрлэлтийн стандарт, тэжээл, технологийн талаар ил тод мэдээлэл дутмаг байдаг нь хүнсний аюулгүй байдлын эрсдлийг дагуулж болзошгүй. Зарим тохиолдолд гений өөрчлөлтөд тэжээлээр өсгсөн мал шувууны мах хэрэглэж байгаа гэх болгоомжлолч нийгэмд бий. Энэ зөвхөн үн төдийгүй иргэдийн эрүүл мэнд ирээдүйн хүнсний аюулгүй байдалтай шууд холбоотой юм а. Монголчууд бид мах сүгээ өөрсдөө үйлдвэрлэдэг хэрнээ тансаг хэрэглээ мэд үнээр худалдаа авч улмаар чанар аюулгүй байдал нь эргэлзээтэй импортын бүтээгдэхүүн рүү шахагдаж байгаа нь гутамшигтай. Энэ бол зөвхөн эдийн засгийн асуудал биш, хүнсний аюулгүй байдал нийгмийн асуудал юм а. Хэрэв өнөөдөр энэ асуудлыг зоригтойгоор хөндөж бодлогоо засахгүй бол маргааш монголчуудын хүнсний хэрэглэнээс мах хасагдаж, гурил будаа төмсний л орцтой эрчлэг тэжээлгүй хоол идэх цаг ойртож байна.